За бүгдээрээ сайн байцгаана уу? Рослет хараад ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүн танд хайртай юу гэсэн юм сэдвээр хийгдэх болно. За ингээд Рослет хараад цугтай үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүдтэй тавтаа мэрлэгчлээ. За ингээд хувийн уншлагууд маань хийгдэж байгаа. Та пэйж болон Instagram хаягаар хандаад хувийн уншлага авах боломжтой юм аа. За ингээд өнөөдрийн маань группийнхаа сонголтыг бүгдээрээ хийцгээе. За групп 1-ийнхний маань сонголтын карт маань Empress. Вау. За Empress маань ер нь бол маш гоё нэрхтэй карт байгаа. Six of Cups. За яасан гоё картууд маань гарч ирж байна вэ? За 3 дугаар групп. Hermit. Энэ карт маань үнэхээр гоё карт та. Миний ер нь бол их дуртай карт маань байгаа. За ингээд та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийн маань Empress гэсэн картын сонголтыг хийжээ. За Empress карт маань тарот картны маш гоё эмгтээлэг нэрхтэй. Ер нь бол нөгөө эмгтэй хүний бүх шинжийг агуулсан үнэхээр гайхамшигтай гоё карт байгаа. За тэгэхээр та бол магадгүй Empress эсвэл тэр хүний хувьд бол та Empressтэй аль нь ч ээж болно. Ямар ч гэсэн бүгдээрээ тэр хүн танд үнэхээр хайртай юу гэсэн өнөөдөр уншлагыг хийх нэ. За тэгэхээр энэ бүх картнасаа бүгдээрээ хариулт авах нэ. За групп 1 Empress-ийг сонгосон групп 1-ийнхний маань хувьд тэр хүн танд хайртай юу? Wow, Three of Swords картаар эхэлж байна. Knight of Wands. Дэлхий. Four of Swords. Hanged Man. Нэлээд гацсан харилцаа байна шүү. За Eight of Pentacles. Seven of Pentacles. Temperance. Two of Swords. That карт маань гарч ирж байна. King of Wands хамгийн доотлолтой Fool. Sun. King of Wands. Knight of Pentacles. За тэгэхээр групп 1-ийнхний маань хувьд яг энэ хүү харилцааг те ер нь бол одоо энэ хүний хувьд таныг гэсэн юм инспайр байгаад байна. Одоо ийм дотоод сэтгэлд нь нэг оч бадардаг гэх юм уу да таныг хараад. За ер нь бол одоо жишээ нь ингээд за эрэгтэй ч эмэгтэй ч вэ те. За эмэгтэй хүний дотор бол эрэгтэйлэг энерги зүйл байгаа. Эрэгтэй хүний дотор эмэгтэйлэг энерги зүйл байгаа. Яагаад одоо тэ хоёр энерги байгаад байна вэ гэхээр магадгүй ингээд тэ мэдгүй одоо эрэгтэй эмэгтэй гэдэг нэг юм хоёр нэр байгаад байна. Тэр дотор энэ хоёр хүн нийлэхэд ямар нэгэн байдлаар яг тэр хоёр хүн яагаад нэг нэгэндээ татагдаад байгаа вэ гэдэг маш том асуултын хариулт байгаа. За тэр асуултын хариулт юу вэ гэхээр
таны тэр дотор байгаа эртэлэг энерги чинь өөрөө тухайн хүнээ таньдаг гэж ер нь бол миний хувьд бол тэгж ойлгосон. Яагаад тэгэхээр одоо за би өөрийнхөө нэг те одоо энэ сүнсэн биендээ энэ махбод одоо махан биендээ те нэг хүн төсөөлт юм байна л та. За нэг яг нэг ийм хүн бол миний бол те яг ийм таалагддаг хүн байх ёстой гэд хүн болгон өөртөөхөө дотор яг ийм нэг одоо өөрт тохирох тэр нэг эрхтэй хүнийг одоо төрсөлсөн байдаг. За тэгэнгүүт тэр төрсөлсөн хүн маань бидний яг амьдралд гараад ирэхээр тэр зүйл одоо бидний дотоод тэр эрхтэлэг энергийг сэрээдэг буюу энэ танд таарах те яг тийм энерги байна. Энэ таны одоо те яг хүсэн хүлээж байсан тэр нэгэн хүн байна гэдэг тэр одоо voice-ийг танд сигналтаж өгдөг гэсэн үг. За тэгэхээр ер нь бол яг энэ хүний хувьд бол яг л нэг тийм одоо таны та бол энэ хүний хувьд яг дотоод тэр одоо эмгтээлэг энергийг сэрээж чадаж байгаа буюу тохирох хүн нь мөн үү гэвэл тийм. Гэхдээ яг энэ feelings-ийн хувьд буюу энэ зүйл хайр гэдэг зүйл болох арай болоогүй. Энэ хүн өөрөө тэр зүйлийг ерөөсөө одоо магадгүй те ялгаж салгаж чадахгүй байгаад байна гэдэг нэг ийм зүйл энд яваад байна. Яагаад вэ гэхээр дотоод дуу хоолой нөх хилээд байгаа штэ нэг таалагдж байгаа хүнээ тэр хүн дотоод өөрийнхөө дотоод нөгөө эсрэг одоо тэр энергиэрээ ялгаж тэр хүнийг таньдаг. Гэтэл яг тэрэн дээрээ энэ хүн мөн үү биш үү гэдэг дээр ерөөсөө ингээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа буюу нэгдүгээр группийн дээр маань уучлаараа ерөөсөө нөгөө caps карт маань гарч ирсэнгүү те аяг карт маань хаана вэ те энэ дотор үнэхээр аяг карт маань байхгүй. Дандаа sword, wands, pentacles гэсэн картууд маань гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн магадгүй ингээд те яг үнэхээр одоо шийдвэргүй байгаа байдал нь таныг өвтгөж байгаа буюу та хүлээхээс өөр те нэг одоо нэг юм гарцгүй юм шиг те. За энэ хүн таныг ямар нэгэн байдлаар одоо сэтгэл зүйн хувьд магадгүй ингээд тодорхойгүй те ямар нэгэн шийдвэргүй гацсан байгаа байдал нь таныг маш ихээр өвтгөж байгаа гэсэн. За хамгийн ихний карт маань Tree of Swords карт гараад ирж байгаа учраас түрүүний нөгөө эхэндээ тавиад байгаа тэр нэг өөрийнхөө те нэг юм ойлгосон зүйлийг би тайлбарлахыг хичээсэн гэсэн. За яагаад те үнэхээр таныг Empress гэж харчаад ингэж те одоо нөгөө нэг зүрх сэтгэлийн хувьд хүлээж авах боломжгүй байгаад байгаа буюу хүсэл тэмүүлэл гэдэг зүйл нь дотор нь ингээд dig гэдэг нөгөө сигнал өгöd байгаа боловч энэ хүн энэ харилцаагаа зогсоосон байна. За дэлхийн карт бол магадгүй те энэ хүнд бодох хугацаа хэрэгтэй байгаа гэсэн үг. Энэ харилцаа цаашид надад үнэхээр те зүрх сэтгэлийн хувьд би энэ хүнд яг хайртай юм уу гэдгээ баттгах шаардлага гарсан. За Four of Swords Hanged Man бол яг ийм гацсан харилцаа буюу энэ харилцаа ямар нэгэн байдлаар өрнөхгүй байгаа харилцаа байна. Тэгэхээр ер нь бол яг тэр дотоод зүрх сэтгэлийнх нь одоо гал нь асчаад байгаа боловч feelings буюу нэг хайр дурлал те нэг юм хайрлах сэтгэл одоо юу гэдэг ямар нэгэн зүйл шууд ингээл те ямар нэгэн болцол нөхцөлгүйгээр ингээд дурлах ч гэдэг юм уу тэр зүйл нь энэ хүнд баг зэрэг үнэхээр дутагдaltaй байгаад байна. За үнэхээр энэ хүн ойлгох гэж хичээсэн үг гэвэл бол тийм Seven of Pentacles, Eight of Pentacles бол энэ одоо те хайрыг дотоодосоо үнэхээр ингээд гаргаж ирэхийг хүснэ үү гэвэл тийм. Гэхдээ тэр зүйлс энэ хүний хувьд хүчлээд магадгүй гарч ирэхгүй байгаад байгаа. Уулзах хүсэл нь байгаад идэг магадгүй уулзахаар та хоёр ингээ те ярьж байгаа зүйлийнхаа хувьд нэг ойлгож чадахгүй байна. Магадгүй те та хоёрын одоо нэг одоо сонирхол өөр ч гэдэг юм уу те ингээд нэг юм яг ийм нэг гоё зүрх сэтгэлийн хувьд caps буюу аягаар ингээ холболт хийх зүрх сэтгэлийн холболт хийх гэдэг зүйл дээр та хоёр харилцаа чинь фейлдчихэд байгаа учраас энэ хүн бол үнэхээр ингээд те хичээгээд энэ зүйлийн ард гарч чадахгүй байна. За тэгэнгүүт өөртөө ер нь бол нэг boundary буюу одоо нөхцөл байдлыг тодорхой болгохын тулд чамаас хил хязгаараа татсан хүн байгаад байна. Энэ зүйл нэгдүгээр группийн дээр юу хэлэх ёстой вэ гэхээр
танаас бол энэ зүйл хамаараагүй тий. Энэ хүний хайртай байх эсэх танаас хамаараагүй. Энэ хүн өөрөө дотоод сэтгэлийнхаа утга учирыг олохгүй өөрийнхөө яг дотор байгаа тэр эргэтэлэг энерги гэдэг зүйл нь магадгүй жоохон энергийн хувьд алдагдчихсан те бас жоохон ийм гэмтсэн хүн байж магадгүй гэсэн ийм дүгнэлтэнд хүрнэ. Яагаад тэгэхээр та бол эмпресс шүү гэдгээ хизээж битгий мартаарай гэсэн бас ийм нэг комент байна. Яагаад тэгэхээр эмпресс гэдэг хүн бол эмгтээлэг энерги тэгээ бүх одоо эмгтэй хүнд байх шаардлагатай бүхий л сайн сайхан энерги шингэсэн ийм хүний карт. За тэгэхээр та бол өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг мартаж болохгүй. За эрэгтэйчүүд маань үзэж байгаа бол магадгүй те яг одоо юугаараа одоо нөгөө нэг энергийнхаа хувьд та бол яг үнэхээр үн цэнтэй шүү. Нөгөө хүн бол яг дотоод тэр нэг одоо эсрэг хүүснийхаа энергийг одоо сэрэж чадахгүй байгаа, уучраа болохгүй байгаа хүн л гэж ер нь бол ойлгож болно. За тэгэхээр энэ бол маш их юм энэ хүнд те өөрчлөлт оруулсан одоо те дотоод сэтгэлийг нь маш их ингэж нөгөө одоо юу гэдэг өөрчлөлтөнд оруулж байгаа одоо ийм нөхцөл байдал гэсэн үг. Чамд би энэ хүнд хайртай юу гэдэг асуулт бол энэ хүний хувьд үнэхээр амьдралыг дэ магадгүй өөр өнцгөөс харах, өөрийнхөө дотор юу болоод байгааг ойлгох нэг тэр одоо тэ хүсэл тэмүүлэл нь одоо ингээ өөрчлөгдөж байгаа ийм нэг харах өнцөг нь өөрчлөгдөж байгаа нэг ийм хүн. За тэгэхээр ер нь бол өөрийгөө бас ингээд тэ магадгүй энэ хүн хайртай хайргүй юу гэдэг дээрээ үнэхээр хариултгүй байгаа учраас групп 1-ийн хувьд бол энэ зүйл дээр бол эмзэглээд хэрэг байхгүй. Зүгээр энэ хүний хувьд бол өөрийнх нь л дотоод зөрчилдөөнтэй холбоотой хайр мөн эсгээ ялахгүй байгаа л ийм хүн болохоос биш. Таны хувьд бол энэ хүндээ яг саана буюу маш гоё ийм гэгээлэг энергитэй, эмпресстэй маш гоё ийм одоо юу гэдэг танаас үнэхээр гоё энерги ялгараад одоо тэр таныг одоо ингээ харахыг ингээ маш их хүсдэг хүн байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ хүн үнэхээр тантай яг зүрх сэтгэлийн хувьд холболт хийгдэхээсээ өмнө айгүй их болгоомжтой ингээ хандаж байгаа буюу Nine of Pentacles маань ийм ингээ зайнаас ажиглан нэг алхам урагшлан дахиад зогсон дахиад ажиглан урагшлан гэдэг нэг ийм хөдөлгөөн нэг жоохон төвөгтэй юм удаан карт байгаа гэдэг. Тэгэхээр энэ зүйлсийг энэ хүн угаасаа л дотооддоо ингээд ойлгох шаардлага байгаа учраас одоо та бол энэ хүн дээр нэг тийм айхтар шахалт үзүүлээд хэрэггүй. За үнэхээр л яг сонголттой яг ийм Two of Wands за King of Cups маань ашгүй нэг Cups гарч ирлээ те. За King of Cups маань юу вэ гэхээр энэ хүн яг дотоод л тэр зөрчилдөөнөө арилгах юм бол хайртай үгүй би хайртай мүү үгүй мүү гэдэг асуултын хариултыг олчих гээд байна. Олохын өмнөх үеийнхэн бол нэгдүгээр группийнхэн гэж юу ойлгочих тоо. За тэгээ Queen of Wands, King of Wands энэ хоёр карт бол яг та хоёрыг бүрэн илтгэх карт буюу нэгээ гэсэн гоё юм хүсэл тэмүүлэл нь байгаа байхгүй. Тэгтээ бол зүрх сэтгэлийн хувьд л холбогдох арай болоогүй буюу хайртай гэж хэлэх болоогүй байна гэсэн үг. Энэ бол Cups хэрэгтэй байсан. Энэ Cups бол энэ хүний үнэхээр одоо тэ шийдвэрийн уулзуур дээр зогсож байгаа тэр нэгэн сонголтоо хийхдээ л ерөөсөө яг нэг юм уулзуур дээр зогсож байгаа хүн гээл бод. Энэ талд нь болохоор ингээд тийм ээ би хайртай юм байна гэж өөрийгөө ойлгоод баруун талаараа явах. Зүүн тал нь болохоор үгүй би өөрийгөө ч ойлгохгүй байна гэд зүүн талаар явах ийм хоёр сонголт байна. За ер нь бол нэгдүгээр группийнхан бол хайр дурлал болоход арай болоогүй байгаа харилцаа гэж ойлгоод ингээд дуусгаж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Six of Cups гэсэн soulmates гоё картын маань сонголтыг хийсэн байна. За энэ карт маань маш хөөрхөн хоёр эмэгтэй, эрэгтэй хоёр маань тэгээ нэг нэгэндээ гоё бэлгэлдэг, хайрладаг, халамжилдаг. Ер нь бол ийм connection өөрөө нөгөө нэг аюу тийм cute ахгүй. Ингээ баярлж явдаг те магадгүй
болждгүй болоо салсан байж болох ч гэсэн нэгэндээ үргэлж сайн сайхныг хүсдэг ийм маш гоё юм нэрхтэй soul connection-тай карт маань. За групп 2 Six of Cups картыг сонгосон хүмүүс маань асууж байгаа тэр нэгэн хүн танд хайртай юу? За that картаар хэлж байна. Four of Swords, Knight of Swords, Queen of Pentacles, the Fool, the Tower, Hermit, Three of Swords, King of Swords, Ace of Cups, Ace of Wands, Ten of Wands, Seven of Wands, Devil, Lovers, Page of Pentacles, Nine of Cups, Five of Swords. За энэхүү хоёрдугаар группийн маань яасан чаленжтай хайр болоо явчваа. За тэр тань хайртай юу гэдэг асуултын хариултыг өгөхөд энэ бол үнэхээр өстой нэрээ 50-50% таа гэж хэлнэ би. Яагаад тэгэхээр энэ харилцаа одоогоор мөн адил гацсан тодорхой бус нэг тал нь ганцаараа байхыг хүсэж байгаа буюу илүү дотгошоогоо одоо гүн дотоод гүнээсээ те өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсож байгаа. За ууг нь бол сонголтын карт маань маш гоё те. Гэхдээ энэ одоо хоёрдугаар группийнхны маань хувьд харилцаа одоо soul талдаа мөртлөө энэ бол одоо айгүй тийм toxic талдаа ийм харилцаа connection болж таарад байна. Яагаад гэх юм бол энэ харилцаа маш ийм одоо хурдтайгаар өөрчлөлтөнд орсон ямар нэгэн байдлаар гинтийн зүйлээс шалтгаалаад та хоёрын хувьд хоёр тишээ болсон энэ хайранд маш том өөрчлөлт орсон гэсэн. Хайр ер нь бол одоо нөгөө үхэн гэж ярьдаг лөө те. Ер нь бол нөгөө нэлээ ийм нөгөө гинтийн огцон зүйлээс болоод хайр сэтгэлд чинь өөрчлөлт ороод одоо ийм өхмөл байдалд орсон харилцаа болж таарах нэ. За Four of Swords карт маань бол ерөнтэй ийм нэг яг пауз аваад ямар нэгэн акшн буюу үйлдэл байхгүй гацсан харилцаа байгааддаг. За Knight of Swords энэ зүйлсийн тодорхой болгох энэ харилцааг тодорхой болгох шаардлага байсан. За ер нь бол энэ хүн таныг харахтаа үнэхээр л яг энэ хорвоо ертөнцид миний хань нэгэн биений минь нөгөө тал болох гэж ирсэн хүн гэж харсан боловч энэ харилцаа үнэхээр санаандгүй байдлаар бүх юм одоо ингээд тогтсон бүүм гэлтэй нөгөө тесрэлт авдаг шиг бөмбөг дэлбэрдэг шиг яг ингээд тал тишээ бутраад үсрээд ингээд хоосролд орсон харилцаа. Энэ бол нэг талдаа маш их өвдөлттэй. Энэ хүн ганцаараа байхыг үнэхээр хүсэж байна.
За тэ энэ харилцааг маш том зураглалаар харахыг хүсэж байна. Хайр гэдэг зүйл яг ямар утга учиртай болохыг харахыг хүсэж байна. Энэ харилцаа үнэхээр аль аль талдаа магадгүй маш их юутай ачаа үүрэг хариуцлагатай урагшлагад ер нь бол маш тийм хүнд мэдрэмж нь аюу хүнд харилцаа байгаад байна. Саляа салж болохгүй, нийлья нийлж болохгүй. Уг нь бол дундын бол холбоос байгаад идэг. Гэхдээ энэ харилцаанд үнэхээр асар том нэг юм гинтийн зүйл тохиолдсноор л хамаг юм унсан. Үнэхээр хоёр талдаа синглэрээ байгаа. Яг нэгээ хайрлаж байгаа юу гэвэл би эндээс бүх картуудынхаа хэлбэрээс яг тэр зүйлийг олж харж чадахгүй байгаад байна. Connection чинь өөрөө айгүй их тийм энэ хайртай маш юм олон зүйлийг бодогдуулах гэж ирсэн, хичээл заах гэж ирсэн, аль алинд нь айгүй том сургамж авахар ийм хайр байжээ. За feelings бол үнэхээр унсан. Одоо бол яад ч юм те хоёулаа энэ харилцаанд хайр гэдэг зүйл байлаа ч гэсэн яг зүгтаа ингээд те урагшлах юм сэтгэл зүй байхгүй байгаад байгаа учраас би бол хоёрдугаар группийнхныхаа хувьд бол яг хэрвээ цуг байвал тусдаа байгаа юм шиг мэдрэмжтэй. Салцсан байгаа бол энэ харилцаа бол буцаад нийлэхэд бол жоохон цаг хугацааны хувьд хугацаа авахар. Энэ бол Wheel of Fortune буюу амьдралын хүрд карт. Амьдралын хүрд та хоёрт маш олон зүйлийг заахаар энэ харилцааг явуулсан байна. За тэгээд ер нь бол шинээр эхлэнэ гэвэл бүр ингээд бүх юмыг хичээлийг маш сайн сурсны дараа хүнийг магадгүй энд хүнийг яг нэгнээ яаж хайрлах ёстой вэ гэдэг энэ маш том асуултын хариулттай ийм хоёрдугаар группийнхан болж таарад байна. Магадгүй чи ч хүнийг хайрлаж мэдэхгүй, нөгөө талч хүнээ өөрөг чинь хайрлаж мэдэхгүй хоёр хүн нэгнээ сонгосон. Хичээл нь юу вэ гэхээр та хоёр үнэхээр дотоод гүнээсээ буюу hermit өөрийнхөө сэтгэлийн дотоод гүнээс хайр гэж юу байдаг вэ гэдгийг тодорхой болгоод мэдсэний дараа энэ харилцаа сэрэх боломжтой буюу Page of Cups. За энд юу вэ? Two of Pentacles маш тийм том сонголтын цикл дээр зогсож байгаа. За хайр гэдэг зүйлийг яг мэдтггүй л хоёрдугаар группийнхан маань болж таарлаа да. Тэгээд өнөөдөр чи яагаад нэг юм айхтар уншлага болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Гэтэ групп нэгийнхэн маань бас тийм сайн уншлага бол байгаагүй. За тэгэхээр хүнийг хайрлах гэдэг энэ хичээлийг сурах хэрэг гарах нэ хоёрдугаар группийнхан маань. Тийм зүйлийн талаар мэддэггүй хүмүүс байх нь. За ингээд ямар ч гэсэн хоёрдугаар группийнхаа уншлагыг энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд энэ уншлагнаас маань та бүхэн сайн бодож байгаад ганц хоёр үг танд хэрэг болж байгаа л энэ бол миний уншлагын зорилго юм аа. Зарим үед бол үнэхээр уншлагууд бол юм хүнд байдалтай өрнөд идэг. Тэгэхээр яагаад ингэдэг би өөрөө ч угаасаа мэдэхгүй. За тэгэхээр энэ хүрээд ингээд дуусгаж байна. Тэгээд бүх зүйл дээр авах гэхийн ухаанаар хандаараа хичлээд уншлагаа дуусгаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань Hermit гэсэн картын сонголтыг хийжээ. За Hermit карт маань ер нь бол single хүмүүсийн маань карт байдаг. Илүү гүн гүнзгий өөрийнхөө дотоод гүний сэтгэл зүй рүү орж байгаа, өөрийгөө танин мэдхийг хүсэж байгаа. Магадгүй хайрыг магадгүй ингээд дотоодоосоо хайж эргэлхийлж яваа.
өөрийгөө хайрлахаас магадгүй эхэлж яваа ийм хин нэгэн байх магадлал өндөр юм аа. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. За групп 1-ийн Hermit картыг сонгосон хүмүүсийн маань асууж байгаа тэр нэгэн хүн танд хайртай юу? За Five of Swords, Fool, Ace of Wands, Two of Pentacles, Chariot, Six of Swords, Judgment, Wheel of Fortune, Eight of Wands, King of Wands, Four of Cups, Knight of Swords, Queen of Death, Five of Cups, Hermit дахиад гарч ирлээ. Page of Pentacles, Empress. За ер нь бол өнөөдөр чи одоо үнэхээр их л сонин энерги гарч ирж байна. За тэгээд угаасаа л ингээд сонсох ёстой зүйлүүд л гарч ирж байгаа гэдэгт миний хувьд бол гүнээсээ итгэлтэй байна. За тэгэхээр өнөөдөр угаасаа үзэж байгаа таны хувьд ч угаасаа л те үзэх ёстой зүйл байсан гэж ойлгох хэрэгтэй. За групп 3-ны маань хувьд тэр хүн хайртай юу? Яагаад ер нь ингээд те 3 групп маань гуруулаа ер нь бол ингээд энэ баг энэ Hermit гарч ирсэн баха. Би яг 1-р группээ буцаага сонирхсан мартчихад байна. Яагаад энэ гарч ирж байгаа вэ гэдг нь надад бол нэг тийм айхтар тэ нэг юм юу гэдэг гайхаад ах зүйл бол миний хувьд бол биш. Яагаад гэхээр тэ одоо бид бүгд маш өөр энергийн орон зайд манай дэлхий очисон маш хурдаараа аялж яваа. Тэ бид нар бол үнэхээр одоо бүгд одоо энэ дотоод сэтгэл зүйн гүн рүүгээ орох мөн энэ амьдралын тэ нэг одоо юм хайр гэдэг зүйлийг урд нь магадгүй тэ нэг юм хайраа гэж дуудаад хайртай юм шиг амьдардаг юм айгүй олон хүмүүс гэдэгтэй надад бол тэр айгүй тийм нэг мэдгүй миний хувьд vibe-нд ерөөсөө тэгж нийцдэггүй зүйл байгаад байгаа. Хүн яг үнэхээр өдөр болгон одоо тэ хүнд хайр одоо тухайн одоо эсрэг хүснийхаа хайртай хүндээ сэтгэлдээ байх тэ хайртай байх албагүй гэдэг шиг тухайн хүний өөрийнх нь энерги буюу тухайн хүн өөрөө ямар энергитэй байна түүнээсээ шалтгаалаад тэр хүнээ хайрлах үгүй нь хүртэл шийдэгддэг тэ өдөр болгон яг анхны одоо тэр маш гоё сэтгэл хөдлөл тэр хайр гэдэг зүйл хаашаа алга болсон юм болоо гэж бодмоор ингээ хоосон орон зай үлдээд тэр хүнийг магадгүй бүр харахыг ч хүсэхгүй байх юм тохиолдлууд бол зөндөө байдаг те. Тэгэхээр хайр гэж зүйл бол миний хувьд бол яг нөгөө хүмүүсийн яриад гэдэг unconditional буюу ямар ч нөхцөл тавиагүй хайр бол миний хувьд бол яг тэр жинхэнэ хайр чи надад өдөр болгон хайртай байх ёстой ч юм уу би чамайг тийм болохоор ч хайрлсан чи гоё нүдтэй гоё биетэй гоё эмэгтэй учраас хайрлсан no хайр гэдэг бол яг ийм нэгээ маш гоёор мэдрэх тэр мэдрэмж буюу тухайн хүнийхээ амар амгалан байх чиний хажууд маш комфорт буюу ийм тухтай байх бүсийг гаргаж өгч чаддаг нөгөө хүнээ үнэхээр сэтгэл зүйн хувьд мэдэрч чаддаг
байгаар нь хүлээн зөвшөөрч чаддаг, сайн муугийн хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь тэр хүнийхээ үнэхээр нэг юм тухтай бүсийг ингээд одоо тухтай гэх нь цаашаа нэг юм амар амгалан байх тэр орчныг бүрдүүлж чадахыг хичээж байгаа тэр нэгэн хүн бол яг үнэхээр хайр гэж ярих буюу нэг unconditionally хайр. Ямар ч нөхцөл болцолгүй хайрладаг тэр хайрыг би бол хайр гэж хэлэхэд байна. За тэгэхээр ингээд гурван групп маань гуруула нэг юм сонин байдалтай гарчлаа. Гэхдээ би угаасаа л энэ уншлага бүр маань тухайн нөхцөл байдалтай маш үнцэнтэй байдаг. Би сайн ч байсан, муу ч байсан надад тэр сонин биш яг ингээд оруулах ёстой. Би энэ бол миний өнөөдөр суугаад хийж байгаа хөдөлмөр учраас би бас энэ зүйлийг бүгдээрээ ийм учраас болий гэдэг ингэх надад тийм шийдвэр болно. Би угаасаа энэ зүйлийг энэ одоо уншлагуудаа угаасаа оруулах болно. За тэгэхээр одоо бол би яагаад ингэж нөгөө хүмүүс доторлож ойлгох хэрэг гарч аваа гэхээр хайр гэдэг зүйлийг яг юу вэ гэдэг ийм нэг логиктэй ийм нэг яг гүнзгий утгыг ойлгох гэж хичээх энэ үнцгийн одоо энэ бодлыг төрүүлэх ийм орон зай хувьд ийм нэг magical 90 руу орсон байгаагаа би холбоотой гэж хэлнэ. Яагаад тэгэхээр бид нартэй маш олон жилийн хугацаанд магадгүй ингээд өмнөхтэй ах ихч одоо юу гэдэг ээж аав гэл ингээд харах юм бол тэр хүмүүстэй яг ямар тухайн нийгмийнхаа магадгүй золиос болоод ингээд хайр гэдэг зүйлийг ер нь мэдгүй штэ одоо ямар ч гэсэн ингээд нэг юм хоорондоо суух ёстой гэж одоо суудсан юм уу? Зарим хүмүүс бол ер нь бол хинхэн нэг тиймэрхүүж байгаа юм шиг надад санагддаг. Гэхдээ энэ бол миний буруу байж магадгүй. Гэхдээ одоо бол яг үнэхээр нөгөө зүрх сэтгэлийн ийм одоо энергийн 90 100 гэдэг шигтэй яг ийм филингээрээ явдаг. Түрүүний миний ярьсан шиг ийм амар амгалан байлгаж чаддаг, хин нэгнийг хайдаг ийм 90 100 руу шилжиж байгаатай холбоотой. Ерөөсөө хүмүүсийн ингээд дотгошоогоо ингээд нэг юм хариулт нь олдохгүй байгаа тэр зүйлийгээ асуултынхаа хариултыг олохын тулд ингээд хосуудын харилцаа хүртэл маш юм эмзэг эгзэг үедэрээ ирсэн байгаа даа буюу маш олон хүмүүс одоо ингээд гэр бүл салж гин ингээд одоо нийгэм тэр аяараа ер нь бол ингээд анзаараад тахад бол үнэхээр юм нэг савлгаатай байгаад байгаа. За үүнтэй холбоотой энэ 3 дугаар группийнхан бол ер нь л ингээд картуудаа хараад би сая ингээд филингээ ярьчлаа. Одоо цааш нь ярих юм бол баг энэ 20 минут болох хандлагатай. За тэгэхээр аль болох гэлс ярихыг хичээе. За энд яг юу байна вэ гэхээр бас нөгөө капс картууд маань хичнээн гарч ирсэн ч гэсэн энэ бол ганцаараа байх одоо энэ хүн яг чамааг одоо жишээ нь ингээ хайрлах тэр өнцгөө өөрийнхөө дотроос асуугаад олж чадахгүй байгаа буюу ийм нэг хоосон мэдрэмж аваад байгаа ийм одоо 3 дугаар группийнхан маань болж таарад байна. За 9 of cups бол энэ бол өөрийнхөө хүслээр single байх сонголт, hermit бол бас single байх сонголт. Энэ хүн ер нь бол ингээд энэ харилцааг ойлгохгүй байгаа шалтгаан бол 5 of cups. За капсууд маань гарч ирсэн картууд маань 4 of cups, 5 of cups гэсэн ер нь бол баг ингээ хоёрхан cups карт маань гарч ирсэн байна. За тэгээд 9 of cups. 9 of cups угаасаа л энэ single карт. За энэ картууд маань ингээ харахаар 4 of cups, 5 of cups маань одоохондоо ямар нэгэн филингийг мэдрэхийг хүсэхгүй байгаа буюу өөрийгөө ч баг ингээ ойлгохгүй байгаа учраас танд хайртай гэж хэлэхэд энэ хүнд бол үнэхээр цаг хугацааны хувьд болоогүй байна гэсэн үг. Энэ хүн өөрийгөө эхлээд хайрлах ёстой, өөрийнхөө дотоодоо мэдрэх ёстой гэдэг байдлаар яг энэ hermit сонголтын карттай адилхан дахин hermit карт маань гарч ирсэн. За тэгэхээр энд бол яг ингээл айгүй том асуултын тэмдэгтээ 3 групп болж таарад байна Бүгдээрээ ингээд яг дотоод сэтгэл рүүгээ ингээд бүгд ингээд өнгийсэн яг хайр гэдэг зүйлийн хамгийн эцсийн тэр зогсоол буюу мөн чанар гэдэг зүйлийг ойлгохыг хичээж байгаа. Тэр хайр хэр удаан хугацаанд буюу бид нар одоо ингээл нэг юм хос боллоо, тэр хүнээ хайрлалаа гэдэг нь одоо юу гэдэг хос болоо ингээд нэг юм гэр бүл болоо, сайн сайхан амьдраа цаашаа ингээд эцэс төгсгөлгүй одоо аз жаргалтайгаар амьдрах уг нь бол нэг юм үндсэн бас нэг юм болцол нөхцөл гэх юм уу нэг юм замнал гэх юм уу явж байгаа штэ. За тэгэхээр энэ хүн бол одоохондоо бол үнэхээр no feelings no
хайртай гэдгээ дотроосоо гүнээсээ асууж гаргаж ирэхийг хүсэж байгаа 3 дугаар группийнхан байна. За ер нь бол энэ хүрээд 3 дугаар группээ дуусгая да. Тэгээ энэ бол цаг хугацааны эрхэнд танд ирэх эсвэл явах гэдэг зүйл нь одоо тодорхой болох ерөнхийдөө нөө харилцааны хувьд нэг юм яг ийм хайр гэдэг зүйлийн хувьд бол энэ хүнд бол одоохондоо хариулт авахгүй 3 дугаар группийнхан болж таарлаа. За өнөөдөр чи ер нь бол орд орны хасаа илүү бүр нэг мэдгүй яг ямар уншлага болчих уу гэдэг шиг те. За тэгтээ ярьсан зүйлүүдээс маань ядаж 1-2 зүйлийг л ойлгож чадчих байвал энэ л одоо миний зорилго биелж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд ингээл авахгүйхийн ухаанаар та бүхэн маань хандаарай. Тэгээ баярлалаа баяртай. Танд хэрэг устан байх гэж найдаж байна.